Хаттай элдний ирээр төрийн нурууг босгож хатирч хүлгийн туураар дэлхийн ингэд тамгалж явсан Монгол зэрэг. Улсын сүр зэрэгтэй цэргийн сүр жагсаалдаа гэдэг. Сүгчэнжний талбайг сүр жагсаалаар нь чимэхэ цэрэг ирсийг харсан хэн бүхний сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй. Энэхүү хүндтгэлийн жагсаал нь улс орны тусгаар тогтнол түүнийг батлан хамгаалахад цэрэг зэвсгийн хүчин чадлыг харуулсан чухал арга хэмжээ бөгөөд хэн бүхэнд эх орноо хайрлах, эх орноор бахархах сэтгэлийг өгч чаддаг. Мөн хүн бүхний сэтгэлд эх орн, гэр бүл, үр хүүхдийг минь хамгаалах ийм их хүч байна шүү дээ хэмээх бодлыг төрүүлж чаддаг нь гайхалтай. Монгол цэргийн сүрийг дэлхий дахинд харуулсан энэхүү жагсаал Монгол улсын зэвсэг түвшний цэрэг дайштаас гадна хэл хамгаалах ерөнхий газар, дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, онцгой байдлын ерөнхий газрын бие бүрэлдэхүүний төлөөлөл бүхий 2000 гаруй албан хаагч оролцдог юм. Тэгэхээр та хэллээ үнэхээр цэргийн парад гэж одоо юу гэдэг нь ёслын жагсаал гэж хэлэх үү тийм ээ. Тэр энэ жагсаал бол олон жил завсарласны дараагаар таныг Батлан хамгаалгын сайдаар ажиллаж явах боллоо шүү дээ. Энэ жагсаалын ач холбогдол одоо ер нь юунд оршныг та харж байна? Ер нь Батлан хамгаалгын сайдаар томдоод очтоо бол яг хөө мэндийн хийх төрөөс ажлууд байсан. Тэрэн дотор тэр их өгүүлдэг нэг зүйл байсан. Би төрөөс тийм одоо үнэхээр баг багтаа тийм парад үзэх бол сайхан тийм хүн ёсны бахархал байдаг гэсэн. Тэгээд олон жил парад хийхээ болоод эргээд тэр ер нь цэргийн жагсаал, дэг журам тэр бүхэндээ нөлөөлдөг юм билээ шүү дээ. Ер нь улсын сүр цэрэгтэй, цэргийн сүр жагсаалдаа гэж ярьдаг. Тэгээд хамгийн анхны одоо гаргасан тушаалууд нэг бол ерөөсөө жагсаалч анги шалгуулах том өсөлт зохион байгуулад. Тэгээд тэрнийхээ дүнд бол цэргийн парадыг сэргээнэ гэдэг. Тэр өөрөө том риск байсан. Тухайд үнэхээр цэргийн парадыг одоо сэргээхийг бол одоо зүрхэлж исэн сайд дарга ховор байсан шүү. Миний хувьд яг одоо бид олоолаа ярьж байгаа за ер нь хийя тийм ээ. Тухайд бол мэдээж эргээд одоо буруутж болно шүү дээ. Одоо юм чинь бол урд байсан юм сэргээ эсвэл юм шинэ ихтэй чинь байнга ирсэн дээ тийм ээ. Улам сайжруулж юу гэх тийм. Тэгэхээр бол энэ цаг үед яаж зохицох вэ? Хүмүүс яаж хүлээж авах вэ? Тэгээ бид нар бас жижигхэн зайл хэрэгэлсэн. Зөвхөн Батлан хамгаалах яамны арга хэмжээ. Наадмын төлөвлөгөө ороогүй шүү дээ. Засгийн газрын шийдвэр гараагүй. Зөвхөн бид тэргүүний жагсаал зангаа Сүхбаатарын талбай дээр шалгуулж байна. Энэ төрийн талбайны өдөр анх удаа тэмдэглэж ирсэн. Энэ өдөр тохиолдуулаад гээд бид нар энд одоо юу гэдгийг одоо баг бүрээр бэлтгэл хийгээл. Үндсэндээ баг одоо яамны арга хэмжээ болгоо би даа шийдвэр гаргаад хийцэн байхгүй. Тэгээ сүүлд бол ерөнхий сайдаас зэмэл авч лээсэн. Ийм одоо хариуцлагатай ийм асуудлыг бол засгийн газар танилцуулаагүй, засгийн газрын шийдвэргүй хийлээ тэгээд зэм хөрчижсэн шүү. Тухайн үед бол үнэхээр одоо артан сайхан хүлээж аваад тэр хэрэгжлээс нь бид одоо яг улсын арга хэмжээ болгож байгаа болсон. Цэргийн энэхүү ёслолын жагсаалыг анх удаа Жанжин Сүхбаатарын санаачилгаа 1921 оны 7 сарын 11-ний өдөр нийслэл хүрээнд явуулж эхэлснээс хойш эдүгэ 91 жил өнгөрчээ. Энэхүү арга хэмжээ нь зэвсэг түвшний хөгжлийн үе шатуудад тэр бүр тасралтгүй явагдаж байгаагүй бөгөөд энэхүү жагсаалыг эргэн сэргээсэн нь туурга тусгаар Монгол улсын эргэн та бидэнд эрхчлөөт Монгол орн минь ямар их үн цэнээр болцсныг эргэн сануулж үр хоочтон таниулах чухал ач холбогдолтой юм. Таныг одоо яг энэ талбай дээр мөрөн дээрээ өрөөд явж исэн аавч нь бол 20 дугаар зууны одоо Монголын тэргүүл хэсэг хэдний нэг доктор Лувсан Мандан гэдгийг бас олон хүмүүс мэднэ. Тэгээ би бас нэг санаж ил та цэргийн хүний одоо жахаа нэг л өөр сууж бас эмгцэгц энэ болгоо нэг л гайхамшигтай байдаг гэж. Иймэрхүү агуулгатай үхэлсэн байдаг юм. Тэгээд яг одоо та бас цэргийн амьдралтай өөрийгөө тодорхой хугацаанд холбож ажиллаа. Тэр энэ аавын чи хэлж исэн үг
Таны амьдралын зам хоёр бас магадгүй тогтоол байсан юм болов. Гэхдээ ер нь бол манай аавыг бол алчин айлын хүүхэд өдөө өсч дорноод тэгээ хотод ирж боловсрол эзэмшээ. Тэгээ ер нь шинжлэх ухааны оргил гарсан төр нийгмийн зөвлөлтөн гэдгээр нь бол олон сайн мэддэлтэй. Тэгээ бас ер нь бол хувь хүний хувьд бол их зарчимч их оронч хүн байсан л да. Монгол улсын төрийн далбаа нь Монгол улсын тусгаар тогтнол мөрөн эрхт байдал цог хиймрийг илэрхийлсэн мөнх хөх тэнгэр мандан бадралыг илтгэсэн улаан хөх улаан хосолсон цулгуй дэвсгэрт байрлсан алтан соён бос бүрдэж дэлхий дахна Монгол хэмээх улсыг төлөөлөх нэрийн хуудас болж байдаг үлээ. Өндөр гигэн зан удирын зохиосон алтан соён бун өөрөө гарсан гигэн хэмээх утгыг илэрхийлж айлрх улс хотлороо өнгөрсөн одоо ирээдүйд үрд мандан бадарч цэцэглэн хөгжиж сум мэт хурц эрэмги хэрэм мэт бат бүх хотол олноороо өнөр өтгөн сонор соргог байхыг төсөөлөн бэлэгддэг. Харин энэхүү далбаагаан сүслэн дээдэлж хүндэтгэн бишрэх өдрийг бий болгож Монгол улсын их хурлаас жил бүрийн 7 дугаар сарын 10-ны өдрийг улс орон даяар Монгол улсын төрийн далбааны өдөр болгон тэмдэглэж байх тухай шийдвэр гаргасан нь хүн бүхэнд илүү ихийг хийж бүтээх урам зориг хайрлсан юм.